За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо Look TV подкастын маань цоо шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Шинэхэн дугаар хүрч байгаа цаг үеийн мэндийг бас хүргэж байна. Надтай хамтран хөтлөгчөөр мэдээж сүлдээ маань ажиллаж байна. За өнөөдрийн зочин бол гэртүүн картун гэдгээр алдартай мөнх тунхыг гүжиген хийдэг гэдгээр бас алдартай. Онц дүмдийн дамжаа ноёны хоолой хийсэн гэдгээр бас алдартай. Оргил ах маань ямар олон юмар алдартай. Өчигдрийн явдлыг ярих уу? Оргил ах маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Ажил төрөлсөн уран бүтээл өндөр. Тэгээд сайхан бас ингээд мөнх тунхийнхаа season 3 сайхан хаачаад. Одоо нэг хэсэг 4-р season мэйсэн мөн одоо нэг гоё айгуу тийм гоё прожектор ажиллаж байгаа. Тэрнийхээ төлөвлөгөөний ажилд орсон сууж байна да. Nice. За ямар ч хэсэн тэгвэл уран бүтээлээр бол цалгиж яваа юм байна. За, оргил ах маань дамжаа ноёны хоолой хийсэн гэдгээр бас анх хүмүүстэй танилцчихсэн тий. Өөр чинь ямар дүрийн хоолой хийлээ? Одоо гомбчоо, сандаг. Тэгээ нэг сүүлд гардаг бас арва. Гэт ер нь одоо гол дүр гэсэн бүх дүрний юм аа. За, тэгээд хэдүүлээ бас подкастын дондор оргил ахыг бас жоохон ярих байхаа л гэж найдаж. За оргил ах танилцаараа манай хамтран хөтлөгч сүлдээгээ залуу байгаа. За сайн байна. За мөнх тунхын талаар хэдүүлээ яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Season 3 сая цэцэгдээд дуслаа. Season 4-ийн ажилд бол орсон. Season 4-ийн ажилд орсон байж байна. Одоо Season 3 дээр хамгийн гол нь бас айгүй том чухал юм нээлээ. Бид нар яг нэг Google-ийн кинонд яг storyline буюу тэг зорилготой яг түүхээ өглөө, ерөнхий түүхээ. Одоо мөнх тунх маань яг юуны төлөө яагаад аялаад байгаа гэдэг юм гарлаасаа. Эхний 2 season бол угаасаа тэг анги болгон зөөр яг ингээд хүүхдүүдэд ингээд баяр өөртэй зөөр ингээд Монгол үлгэрүүдэд ингээд явж исэн бол одоо season 3-оос эхлээд манай хүүхдүүд маань дээд үлгэр гэдэг. Тийм дээд үлгэрийг одоо хайж дээд үлгэр гэж юу байдгийг одоо бүгдээрээ хайж эхэлж байгаа. Дээд үлгэрийг олох юм бол хамгийн чухал хүсэл байлна гэд. Хамгийн чухал хүсэл гэхэлэр бас юу байдгүй. Дээд үлгэр гэдэг нь бас юу байдгүй. Гэдэг юм надтай ингээ боллоо. Сая төгсгөлийнхөө финалийн анги дээр бас эсрэг дүрүүдтэй боллоо. Эсрэг дүрийг өөрсдийг нь гаргалаа. Өөрсдийнх нь бүх муу шин чанар нь. Тэгэхээр одоо бас mirror гэж ярьдагтэй. Хүн яг эцээц хамгийн дайсан өөрөө байдаг гэдэг шиг. Өөртөө толох тийм гэт сториг өглөө. Тэгээ явж байна. Угаасаа ер нь энийг би өөрөө нэг айгуу үздэг. Одоо юу гэх юм аниме төрөдөг. Юу гэх юм One Piece ч юм уу те. One Piece дээр ч одоо ч юм тэр One Piece-ийг хайгаад байгаа шүү дээ. Одоо тэрнтэй ижилхэн альсгүй бол одоо нэг хүсэл биелүүлэх гэхлээр одоо чинь Dragon Ball тэр бүх юмнуудынхаа бол хүссэн нэг хүслийн шууд биелдэг юм байдаг шүү дээ. Тэрнтэй ижилхэн ер нь ингээд зориг өгчээж тэр юмдаа амар жаргалтай хайд юм байна гэх. Бас нөө өөр дөрөө мэдрэг би ч багасаа одоо яг ингээл One Piece ингээл хүүхэд ингээл хамт уншаал өсөж байгаа шүү дээ. Тийм болохоор бас тэгж өгөх манай хүүхдүүд маань бас хамт тэгээд өсөөд явах юм байна л гэж бодсон. За ерөнхийдөө яг хэдэн season гарах вэ гэж асуувал бас тэнгэл баг л та. Ер нь бол цаашдаа бол үргэлжлээд явна. Яг. За хамгийн ихний зорилго бол шууд 100 анги байна. Тэг. Одоо бол бид нэр 30 анги тэгээ нэг спешиал 31 гарцсан байна. Тэгээд яг одоо ингэ 100 анги гаргачаад тэр 100 дахь анги дээр дараагийн 100-га гаргах хэсгээ шууд шийдвэр гаргана. Тийм. Иймэрхүү зорилготой явж байна да. Бас тухайн үед тэгэл ивент тэгч спонсоруудын асуудал одоос орж ирж шүү дээ. Тийм. Тухайн үед ч яг хөө тэгэл одоо ч гэсэн ийм асуудал явж байгаа шүү дээ. Бид ч угаасаа артистууд юунаас мэдээж хөрөнгө орлон мэдээж спонсор хандаас л болдог. Бидний хувьд ч гэсэн одоо ч гэсэн бас тэр асуудал байж байгаа. Тэгээ бас мөнх тунхын тэгээ айгүй бидэртэй хамтарч ажилладаг байгууллагууд хамгийн гоё нь орж ирээд аль болох өөрсдөө харуулах энэ тэр флекс хийхээс илүү энэ мөнх тунхыг зогсоолгохгүй байх юмсан тийм хөөхтөн дуртай байдаг ч юм уу тийм мөнх тунх дахиж мөнх тунхгүй одоо болчихгүй юмсан гэсэн байдлаас баг зарим хүмүүс нь тэгж орж ирж байгаа юм айгүй гоё байдаг. За мөнх тунхын зохиол дээр гээд ярангууд оргил ах маань өөр ажилладаг тийм. За тэгээд мөнх тунх одоо үлгэрээр аялдаг. Тэр одоо тэрийг бас тодорхой хэмжээнд судалж байгаа шүү дээ. Тэр 30 үлгэрүүд ч юм уу тийм. Энийг та яг ингээ ганцаараа гаргаж хийж байна уу? За. Зохиолын баг гэж бол мэдээж байгалах л та.
зохиолын баг юунд яг зөв сүүлд л одоо гарч эхэлж байгаа. Одоо манай туслах найруулагч гэдэг Бек гэдэг нэг заяа гэдэг. Тэр ах маань зохиолын багт орж ирж байгаа. Мэдээж одоо манай ерөнхий аниматорууд баг камп тулгын тэр зэгтээ бас пичэн хийдэг. Одоо нэг хальт ингээл хангаут хийцгээгээл юм яриад сууцгадаг байхгүй. Тэгэл ингээл тэр нэг хөмкөн ингээл юм ярьж байгаа хоорондоо тэр юм тэмдэглэж авдаг юм уу. За тэгээ өшөө бас манай анхаа байна co-founder залуу байгаа. Аниматор яг fragile гэсэн залуу. Тэр мөр бас зохиолд ингээ ордог. Өөрийнхөө бас ангийн зохиолуудаа ч гэсэн бас бичиж өгдөг. Эхний 2 сезон дээр бол тэгээд шууд би өөрөөрөө л явцсан л та. Үлгэрээ уншаал, үлгэрээ судалж байгаа л зохиол руугаа оруулаад тэгээд тэрэн дотроо бас нэг чимх одоо жишээ нь уламжлалын ганц хоёр юм ч юм уу. Тэр мэрийг оруулаад тэгэл явчихсан. За одоо 2017 оноос хойш онц тэмдээс ахуулаад за одоо ингээд мөнгө тунх гэдээ явж байна. Ингээд одоо Монголын нэг тийм анимашны нэг тийм одоо калчур үүсчихэд байна шүү дээ тий. Надлаараас. За тэгээд яг ийм гоё одоо Японы аним манга гэдэг шиг Монголд бас ийм хөрхөн бас анимашны ийм гоё калчур үүсчихэд байна. Гадны зах зээлд юу нөрсөлдөх зорилго бол байгаа юм. Одоо тэгэл уусаа тий юм болон хийдэг хүмүүс л мэдээж дэлхийд л гарах тий. Одоо ингээд энэ дэлхийд зах гэдэг эсвэл амар хэрэгэлцгэлээ одоо нэг одоо жоох хэрэглэж яг тий. За ядаж тий нэг жоохон нэг баг нэг ганц хоёр улс л ярьчмаар юм шиг байна тий. За баг нэг Америкт гарах юм уу тий. Яг нэг ихэд бол тэр бол мэдээж хүм болгоны зорилго байгаа. Тэгэхээр одоо манайхаа жишээ нь юу гэх юм хэд хэдэн бас одоо газруудтай хамтарч ажиллах гэж байгаа. Ер нь хэл гэдэг чухал юм байна. Тэгээд мэдээж одоо сабтайтлтай хийх нь бас нэг өөр бас тэр чинь аудиотой хийх гэдэг нь бас өөр. Тэгээ нөгөө нэг гоё юм нь болохоор анимашн чинь айгүй боломжтой байхгүй. Гадагшаа гарах бүр кино мөнөөс хамаагүй төрүүлж. Яг гэвэл нөгөө хүмүүс чинь одоо ингээд дэлгэцээр Аз дотроо яг юм Монголд ийм царай гараад ирэнгүүт үзэж байгаа хүмүүс чинь нөгөө нэг шууд шүүмжлээд эхэлдэг байхгүй нөө шууд нөө 70 тухамсараас нь шууд шүүмж яг аргагүй ч тэр чинь нөө багасаа яг Холливуудын өндөр хамартай те яг ингээ Европт нэг өөр гавл царай хараад өссөн хүмүүс чинь тэр дэлгэцэн дээр ингээд нэг өөр арай жоох юм мэлгэрдүү ч юм уу те нэг Аз царай гараад ирэх юм бол миний бодлоор эхлээд шууд жаж хийдэг байх гэж боддог. Ингээ шууд хараад те юм бэ. Тэгээд ингээд кинон цаашаа үргэлжлэхлээр юу гэдэг чинь яг тэр гоё бүтээлийг нь харахгүй байх ч юм уу те ингээд за окей энээсээ ч байдаг байж магадгүй гэж би асуудаг. Тэгэхэд анимашн ч юм болохоор нөгөө зурцсан дүр байна. Тэгэхээр тэрнийг ямар ч тийм прежаж хийх ямар ч боломжгүй байхгүй. Шууд бах гарч ирлээ. Энэ нь бол ийм дүр юм аа. Энэ бол ийм юм аа. Окей энэний сторийн яг ингэж явна гэл ингээд тэгэхээр шууд хүлээ авдаг баг. Тэгээд нөгөө нэг гоё юм чинь бас анимашн чинь ам хийгддэг болохоор одоо ингээд монгол хэл дээр байгаа хийцэн байгаа бид нар ангиудаа хэрвээ англи дээр болгох юм бол бид хамгийн өөрчлөл болох байна. Тэгээ хийцдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол миний бодлоор ялангуяа анимашн айгу хурдан орох бол айгу боломжтой байх. За тэгээд дээрэс нь одоо манайх гэхэд одоо жишээ зөвхөн түүн бүүмэр хийдэг, ригэр хийдэг те. Яг тийм frame to frame одоо бүр тийм амар их ажиллагаатай бас өндөр түвшний анимашн бас яг биш байхгүй. Бид нар чи ингэ нэг яс риг холбоод айгу ухаалгаар те. Бас хөнгөн жоохон sitcom төрлөө. Тиймэрхүү хийж байгаа гэхэд одоо бас хэрвээ бид нар бүр өшөө жоохон цаг өгөөд бүр хугацаа өгөөд мөн одоо зураач нараа нэмээд ингээд хэрвээ жоохон дээд түвшний анимашнлууд дээр хэрвээ орох юм бол тэр мөр бол зүгээр гарахад аюу боломжтой байна. Монгол залуучууд хүртэл бүр амар болсон. Одоо энэ бүр энэ ч байдаг бодолтой зүгээр гэрээсээ фриланс хийгээд сууцгаагаад байгаа шүү дээ. Манай хэд чи ер нь бол ажилтдаг тэр хийж өгж байгаа юм амар газар хөөе. Манай тийм зүгээр л тэ хаанаас юу үздэг баг тэрэнд нь зүгээр фрилансераар энэ миний модель явж шүү дээ. Энэ миний юу явж шүү дээ. Амар тоглоом гарч ирсэн. Энэ миний буу шүү дээ ч юм уу те. Гэх мэтчлэн ингээд бүр угаасаа next level болцгоцсон. Тэгэхээр бол одоо яг энэ анимашныхаа салбар ер нь бол одоо инкий оронд л байгаа. Ер нь гараад ирэх байх. Зөвхөн манайх ингээд удаан хийснээрээ манайхч гэхгүй тий. Одоо нэг яг одоо зөвөр нэг тавлаа суугаад ч юм уу хоёулаа баг суугаад хийж байгаа залуучууд ч байгаа шүү дээ. Тэр нэг гараад ирэх бөөм хийвэл. Одоо жишээ нь ингээд мөнх тунхыг англи хэл дээр ингээд
хөрвүүлнэ гэж юм л да. Тэнгүүд одоо манай Монголын үлгэрүүдийг харуулсан Монгол соёл байгаа даа шүү дээ. Энэ одоо жишээ нь яг гадны тэр соёл дээр буухаар одоо жишээ нь яаж буух вэ? Энэ бас нэг асуудал шүү дээ. Одоо юм байгаа юм л да. Одоо жишээ нь яг яг зөв надад ч манай ингээд нөгөө нэг юм ууны одоо ялангуяа нөгөө нэг манай season 1-ийн 2 дугаар анги ч юм уу тийм тэр ч одоо нөгөө дандаа юуноо зүг хэл зүгээр ингээд ярьдаг анги тэр мэрэтэр одоо чинь буухгүй байх ч юм уу эсвэл эвгүй орчуулагдах ч юм уу тийм чинь ямар үг нь сонгогдох ч юм уу харин бас тиймэрхүү асуудал гарналдаг гэхдээ энэ зохиол чи ерөнхийдөө би нөгөө юун дээр үндэслэсэн бэ гэхэл нөгөө pop culture одоо ер нь интернет ч одоо ер нь хавтгаа болсон хүүхдүүд юу үзэж байгааг нь ойлгомжтой байна шүү дээ. Тэгээ яг ямар бит байх юм, ямар хөгжим байх юм, эсвэл сэтэм мэдвэн яг юу байх юм. Жохон тэр талыг ингээд барай авчиж байгаа байхгүй. Одоо бол хэд зүгээр яхаа гадаад хэл дээр ингээд гаргаад ингээд орчуулад ингээд гаргаж илээ гэхэд би нөгөө нэг дор ээж одоо жишээ нь айгүй болон гадаад Монгол хэлгүй Монгол хүүхдүүд байгаа даа шүү дээ. Америкаас энэ төр үзүүлэх гэдэг ингээд гэхэлэр зөвхөн Монгол хэл дээр байгаа нөгөө хүүхд нь ойлгож чадахгүй л тэгэл сонирхохгүй шүү дээ. Тэгэж мэгээд байгаагаас бас үүдэж байгаа нэг шүү дээ. Хоёрдугаар юу яах юм бол одоо ер нь ингээд нэг шийдээд ингээд зориод ингээд ерөнхийдөө Монголоос ингээд бүх үзэгчтэй болоод ингээд хандж байгаа юм чинь. Нэг ерөнхий ингээд сторилайн гаргаж байгаа баг юм хатгашаа бас ойлгохдох үз. Тиймэрхүү стори бас дөрөвдүгээр сезнээс явъя гэж боддог байхгүй. Зөв. Гэтэ нэг заавал одоо манай юг ойлгох уу гэхээс илүүтэй зүгээр баг ийм этник юм одоо амар модонд орж штэ ер нь. Тэг. Ер нь ингээд чи бас ингээд ажиллаж байгаа бол Америкт энэ төр одоо шин төрж байгаа хүүхд болгоныг одоо нөгөө Bob John Mon гэх одоо болчлоо шүү дээ. Ер нь бол аль болох нэг этник нэр гоё те. Нэг улс үндэстний нэг юм содын юм харуулах гэх. Хүн болгон ДНК-гийн шинжилгээ өгч дээ те. Тэдөө хөв би тэр юу юм байна гэх мэтлээ одоо ер нь бол тиймэрхүү гоё юм айгу модонд орж байгаа юм үед ялангуяа тэрүүгээрээ баг гоё гарч ирээ содон байвал баг илүү гоё. За түрүүн бас өргөл ах ярьжсэн онц дүмтний спешиал гарах чаа гэж ирсэн те. Яаж гомдтой ч одоо шууд зарлаач. Болохгүй юм. Та хэдэд зориулж өгч байгаа. За окей. Зөөр. Энэ ерөнхийдөө одоо хийгдэж байгаа. За. Бид нар хараад бас нэг эн чин онц дүмдээ ч хэдүүлээ шууд за болигээд пак гэж болцсон юм бас биш шүү дээ. Тийм ээ. Энд чинь бас хийгдээд ингээд сууж агаад тэгснэ ингээд баг болцсон байсан юм. Тэрнийгээ ер нь яагаад ингээд шууд тэрнийг орхих гэж те. Гоё суурийг нь тавьсан байгаа юм гоё спешиал гаргасан дээр юм. Одоо энэ онц дүмдийн энэ анги болохоор бүр амар мьюзикл анги байгаа. Манай Rocket Bay буюу одоо баярхан өөрөө дуунуудаа ингээд гоё зохиогоод ингээд гаргацсан те. Тийм гоё юм гарах гал юм. За сүлдээд оргилахаас асуух асуулт байна. Би ер нь бол амар тоглоом тоглох хэрэгтэй л та. Яа. Та одоо шинэ тоглоом хийх бодлоо гарав. Тоглоом уу? Тийм. За ийм шүү. Би ч одоо нөгөө Гэртүүн гэдэг одоо анимашн руугаа орцсон те зөвхөн анимашн хийдэг компани. Манай одоо нөгөө анхаа баярах өдөр болохоор Beer Night-тайгаа тусдаа тоглоом одоо тоглоом хийж байгаа. Аа nice. Fragile тоглож явах нэг тоглоомны постэр гэсэн л та. Ямар карнавал вэ? Тэрийг Steam-ээс хайсан. Гарч ирж байсан. Одоо бүр 3D тий. Multiplayer айгуу гоё тоглоом гадаа хийгдэж байгаа. Тий. Одоо удахгүй ер нь баг трейлер нь цацгаж эхлэх байна. За хүмүүсийн дундаас нэг юм жоохон ёо эндүрэл байгаадах шиг нэ. Одоо оргил ахыг жишээ нь Fragile гэж юм уу тий. Fragile дээр бол тийм би хамтарч ажилласан л та. Одоо нэг showman хийх ч юм уу те. Sound engineer гэдэг. Тэгээ дээрэс нь level design те нэг story юмнууд надад оролцоод тэгээ хамтарч ажилласан. Одоо харин Death Carnival энэ гэдэг энэ одоо шинэ хийж байгаа тэр тоглоомууд бол ямар ч оролцоогүй. Манайд өөрсдөө бүх юм хайцгааж байгаа. За Гэртүүн картун гэд компани гэж байна шүү дээ. Одоо яг нэг Гэртүүн картун гэдэг нь болохоор уг нь зүгээр шүү Гэртүүн шүү. Тэгээ нэг тий. Энэ олон юунууд нь болохоор яг нэг мэдээж гэр дотроос түүн гэр дотроос одоо хүүхэлдэйн кино хийж гаргаж байгаа ч юм уу. Бас гэр тоон гэдэг үгээр ордог ч юм уу. Тэгээд бас дээрэс нэг багаас бид нар ч нэг картун нэтворк үздэг байсан тийм. Тэрэн дээр нэг картун гэдэг нэг хэсэг гарч ирсэн тийм. Ер нь тэрэн дээр ингээ миний үзэх дуртай хамгийн гоё Google дээр яг тэр картун дээр гарчсан байхгүй.
Тэгэхээр одоо яг тэрнтэй нэг гоё төсөөтэй санагдаад надад гэр түн картон гэж ярих юм дуртай. Нэг Монгол бас ёсыг соёлыг хадгалсан нэр байгаад байна тий. За мөнх тунхаас гадна өөр бүтээл гарах уу? Гарлаг байх уу? Яг зөв. Одоо ер нь бүр одоо бас энэ 100 нөгөө нэг түрүү нэг яг нэг прожект эхлүүлэх гэдэг ярьж ингээд тэрнийг л би бүр айгүй хөчөөгч нэг юм төсөл болгоод тэгээ би одоо манай найзууд байгаа өөр студиуд тэд нартай бүр ингээд нийлээд зөвхөн гэр түн гэхгүй нэг том төсөл болгоод тэр төсөл рүүгээ ингээд олон студ орж ирээ бужигнуулаад яг дараагийн левел анимашн хийх гэдэг байхгүй. 3D анимашн. 2D л дээ. 2D. Гэтэ 3D оролтууд бол байгаа. Гэтэ 2D хийгдэн. Би бас нэг юм би нөө 3D бас жоохон дургу талтай. Би ч өөрөө 2D-ийн улаан фэн байхгүй. Одоо ер нь бол нөө байнга аниме үздэг. Аниме зураглуудад хуанго. Анимег одоо жишээ нь 3D-гээр хийсэн болохоор амар чип харагдаад гэсэн. Жалгах штэ гэж. Гэтэ уг нь бол ийм юм байл л дээ. Яг хүүхдүүд бол бүр яг бага насны бүр 5-аас доош ч юм уу насны хүүхдүүд ялч 3D л үздэг л ер нь. Тэ ингээл хараа сууж байгаа нэг ингээ 3D удаан одоо бүр анхаарлыг нь татж байгаа юм бол 3D байдаг. Гэтэ яг 2D-г яагаад чивэл гоё л доо. За 2D гэснээс гадны дуртай бүтээлүүд юу байна? Ер нь бол хөвчлэн л хүүхэлтэй л үзэж байна да. Кино гэхээс илүү кино үзлэг яах вэ? Тэгэл юу гарч ийн тэгэл одоо цуврал монгол бүгдийг л үзэн шнэ. Тэгээд шууд одоо юм амар ерөнхий асуучих юм аа. Кино ч юм уу тус нь салгах юм уу? Салган. За. Яг тэгээд за хамгийн яг сүүлд одоо дуусгасан сериал юу ч юм аа. Brooklyn Nine-Nine үгүй Brooklyn гэдэг 99 гэдэг юу гэдэг шнэ. Тэр яг инедми сериал дуусглаа. Сүүлд агуугаа сэтгэл хөдлсөн гэвэл тэр юуг дахиж үзлээ. Summer Wars гэдэг шнэ. Тийм. Аниме. Тэрнийг сая дахиж үзлээ. Айгаа сэтгэл гоё хөдлөлөө. Тэгээд Sword of the Stranger тэрнийг яг угаасаа тэг баг нэ 2 сард ч юм уу заавал нэг үзтээ ер нь. Тэгээд ер нь тэгээд сүүлийн үед бас юм аниманууд айгаа гоё. Attack on Titan ямар амар болов сая сүүлийн сизон ёо. Сүүлийн сизон үл ирэлт болсон. Бүр next level бол би бүр ингээд бүр уйлах гээд байгаа юм чинь анги болгон дээр бүр баг огоод л шүү дээ. Яа гоё юм бэ гэдэг. Тэр ч угаасаа мангас бүтээлтэй тий. Том CGI хийсэн юм шиг санагдсан. It's okay. Одоо яалт байлаа тийм нүсэр зохиолыг шүү дээ. Бүр одоо оруулахаас өдөр чи угаасаа ингэсэн юм лээ шүү дээ. Нэг яг өмнөх сизнүүдийн хийсэн нэг ерөнхий компани. За тий сизон 3-ыг бид барахгүй байна. Энэ бүр арай нүсэр. Тэгээд чи бүр амар өндөр нэрс арсан юм шүү дээ. Тэгээ бүр өөр том аниманы компани аваад тэрийг батсан юм шиг л. Тэгэл нэг ойрд нэг тэгж сэтгэл хөдлөөд тийм бас нэрээ тэр нөө Your Name гэдэг тэрийг сая үзлээ. Хүн болгон яриа л идэг байсан юм. Тэгэл нэг шалчижсэн юм нууч. Амар чек флик үзэх гэдэг юм. Тэр гал амар алцганаадсан чинь тэрийг үзсэн шимширч өвшрээд уйлах гад бүр. Ямар гоё юм бэ бүр ямар өгсөн. Би бүр үзээсөө. Тэр ямар тансаг юм бэ тэр зургал моргал. Витрин гэдэг юу үзсэн. Витрин гэдэг юу аним. Ямар үг чи? Витрин гэдэг юу гэдэг. Weathering with you. Би зөв үз арайс шал өөр сонсогч. Яг би sorry би нэг хотлоо нэг хэлмэлийн юугийн засаад байгаа биш шүү зүгээр. Тэгээд би зөв постэр харсан. Гэтэ үзээгүй. Одоо жишээ нь юу гэдэг чинь гадны бүтээлүүдийг үзээд нэг мөнх тунхай юм болгоч тийм үү ч юм уу тийм онцлогтой юм болгоч тийм үү. Тиймэрхүү бүтээлүүд байна. Inspiration авдаг. Одоо ийм байгаа. Эхлээд ядагцсан нөгөө ийм болгоч тийм үү гэдгийг дээр нь яхаа нэг ярьчих бэ. Онц дүнд болон мөнх тунх энэ ч нөгөө нэг яг тэрийг ингээд нөгөө зураглалын сайжруулна гэх ямар шаардлагатай бүтээл байгаа байхгүй. Сайжруулчвал бас хүн арай нэг одоо өөр болчих واخгүй нөгөө тийм. Одоо энэ ч нөгөө Vibe нь угаасаа юм sitcom төрлийн анимашн байсан болохоор ерөнхий яриа дээр суурилсан тийм. Ийм их төрлийн байсан. Тэгэхээр за окей заавал тийм.
Тэр бол тийм. За окей. Харин inspiration авдаг бол одоо саяны дээр нөө яриадсан ихний ялангуяа би сая сүүл дээр Summer Wars-ыг үзээд бүр амар inspire авлаа. Мэдээж одоо ерөөсө Ghibli студийн одоо Miyazaki бурхныхаа бүх одоо анимануудаас амар юу авдаг. Тэр дотор бол угаасаа нэг хоёр god байгаад байдаг шүү дээ. Нөгөө юу Spirited Away тэнгуүтэй Princess Mononoke энэ хоёр бол за окей тэ зөвөр ингээ үзэх болгоно ядаргатай за Ghibli гэх 3D анимашн хийсэн тэрийг үзсэн байгаа. Тэр нэрээ юу лээ тийм үү нэг 3D анимашн хийсэн гэсэн. Яраа үзэг байна. Сая 12 сард нэлээсэн. Nice. Сая ярих гэсэн чинь маа нэг найз бас бүр санал болгоод байсан бүр бүшлээд хятад ч энэ аниме гейм дүү ямар ах бүр хаард орж ирж байна ой. Хятад бүр алж байгаа юм биш те. Тэвчэд бүр Японы бүр хамгийн амар зурдаг гэсэн гаруудыг бүгдийг наваач мөнгөөр зодоод авсан юм байна. За. Тэгээ хятад анименууд одоо гарч ирхэлж байгаа юм байна. Тэгсэн чинь ингээ харсан чинь бүр ингээ амар бажеттэй хийж байгаа хөө. 3D-ээр л зодж ялээ бүр битүү. Зүүж. Гэтэ тэр нь ерөөсөө тийм чип харагдахгүй. Зүгээр ингээд тэгээд наадах нэг үзээ наадах чи алнаа л гээд. Тэгэл мос хятад. За үзээ авч үзээд гэсэн чи алж байна. Нэрнгэсэн юу? Нэрнгэсэн бүр юу 2-3 ангийн дараа бүр хамт уйлж мөлцсөн. Сонсогч нартай санал болгох юу гэдэг юм блэ? Юу нэ? Тэр сайн хятадын тань үзэн гэдэг. Үгүй тэр хэлэхгүй. Амсан хятад битээ үзэр. Мэддэг байсан чи. Одоо юу гэдэг чинь? Rick and Morty гэдэг ч юм уу те. Simpson ч юм уу. За. Эсвэл одоо Adventure Time ч юм уу. Тиймэрхүү нэг одоо юм tag ili гэж одоо хүмүүс үл яриад яриад. Тиймэрхүү tag ili тийм бүтээлүүд ер нь гарах болоо. Одоо жоохон adult. Тийм, adult. Жоохон mature. Тийм. Үсэдэн штэ. Өгөн штэ. Хүлээж ил та гэж. Амар гом. Одоо харахгүй. Харин тийм хүмүүс амар цангаад нөгөө. Ялангуяа нөгөө онц дүмд гарч ирээд нөгөө нэг онц дүмд амар гоё тийс хийж байгаа алга болчихлоо ч хүмүүс нөгөө айгүй тэр орон зай ингээд өгүүлэгдэв. Тийм ойлгож байна. Тэр бол хийгдэн. Манайх бол одоо ерөнхийдөө одоо угаасаа айгууд хилээд байгаа шүү дээ. Бид нар ч хамгийн анх чинь дөрүүлэл компани байгууллаад ингээд ба гэж явжсэн чинь одоо үгүй 10 хэдэн мөнтэй амар том өрөөмөрөөтэй янзын компани болцсон шүү дээ. Харсан чинь. Тэгэхээр одоо бас угаасаа ингээд хэлж байгаа. Манайд бас янз янзын гоё залуучууд нэмэгдээл байгаа. За тэгээ мэдээж одоо хүн нэмэгдэхлээр яах вэ? Хүнс нэмэгдэн тэ. Ерөөс анимашн нэмэгдэн хийгдэн. Яг үнийг хэлэхэд миний толгой дотор яг 3 мангар илий зохиол байна. За. Би бүр тэрийг бүр гаргамаар байна, бүр халмаар байна. Тийм тэгээд хийгднэ. Тэр удахгүй шүү. Stay tuned байгаа. Хүмүүс одоо жишээ нь яг ийм нэг юу байна л да. Нийтлэг бодлох юм уу? Анимашн гэхээр яг хүүхдэд зориулсан гэж боддог. Яг зөв. Энийг түрүү нөгөө манай нөгөө хандгаа шүү дээ. Хандгаа маань амар гоё хэлсэн шүү дээ. Хүүхэлдэйн кино гэдээ буруу орчуулсан гэдэг. Хүүхэлдэйн кино биш байхгүй юм чинь нөгөө тухайн үед чинь хүүхэлдэй нөгөө stop motion тий. Тэнгүүд stop motion хийгддэг байсан нөгөө хүүхэлдэйнүүдийг ингэж stop motion-оор анимашн хийдэг байсан болохоор хүүхэлдэйн кино орчуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь эн чинь ерөөс одоо бид нар ч гэсэн нөгөө хүүхэлдэйн кино гэдгийг мөнгө тунхыг хүүхэлдэйн кино гэж хэлэх аюул дурггүй байна. Мөнгө тунх анимашн гэхээс өөр аргагүй болж байгаа юм. Гадаад үгийг хэрэглэхээс өөр. Окей. Тэгээд зэний яг наадхыг хэлж байгаа ч аюул зөв шүү. Тийм хүүхдэд зориулсан анимашн гэхлээр л нэг хүүхдэд зориулсан юм бас биш ээ. Мөнгө тунхчин гэхэд бас мачур үзэж болох контент байхгүй. Би аав ээжүүд нь хамт үзээ суухад уудахааргүй тэр нөгөө материалыг хамт өгчдөг байхгүй. Тийм болох тэр яг зөв шүү. Энийг бол одоо зөвхөн хүүхд гэдэг бол хүүхд үздэг зөвхөн хүүхдэд зориулсан юм гэж харахаа одоо болов удцаа тий. Энийг чинь бүр болиулах гэдэг Simpsons-ийн агаа нар чинь аль дээр үеэс л тий бид нарт зориулаад ингээд яаж байна. Сая нэг хэдэн жилийн өмнө Японоос бүр амар том юм архитектур ингээд хүмүүс ирсэн аахгүй. Тэгээ маа ихч миний дөөнийг машиныг бариад яваад өгч гэдэг хамт яваад өгч заах гэдэг.
Ингээл нөө юунд тэрл рүү гараад явсан чинь миний машинд тэр нэг 50-тай ах суудсан байна архитектурч. Тэгээд ингээд ярих юм олддгоо. Гэтэ англиар ярьж байна. Үгүй nice юм. Тэгээд ингээл ана байгалийн гэдэг ингээд па яриад. Тэгэл гэх яах нь сонсгоод ингэж байгаа ч гэсэн жоохон дугуй явчих болтгоо бахтай энэ хүн гэсэн байртай яг царай ноншигдаад байгаа юм. Тэгэл ярьж байгаад панк гэл One Piece яриад эхэлсэн чинь зүгээр нүдэн ингээл нэгдэл 50-тай хүн надтай ингээд хүүхчиг болоод тэр One Piece-ийн талаар ярьж шít. Бүх аркийг яриад тэр ч одоо ингээд явж явах замдаа бүр бүх аркуудыг яриад бүх дөрүүдийг яриад тэнгуүтэ тэрэн дээр нэг анализ хийж мэйгээд тэгээ ярьж мараад тэгээд ингээд буугаад бүр хай-фай зохиж мохоод тэгснэ нөө уудгүй хүн гэж. Тэгсэн чинь тэр өдрөө амар ууж муугаад сэтгэл маа ихч гайхаж байх юм яатсан те. Тэгсэн чинь аим гоё сэтгэл нөөрцөн гэж ингээд. Тэгээ ингээд тэгэхээр хартаа одоо энэ анимашн ч бай, аниме ч бай те. Одоо бид нэг хүүхэлдэйн кино гэж ярихад болоод энэ зүйл бол ингээд ерөөсөө угаасаа дээд төвшний зүйл болсон байна гэдэг л яах. Зөвшөөрөх хэрэгтэй юм шиг. Одоо чинь ингээл хэдий яг ингээд харахад хүүхэлдэйн кино те. Футурамаг үзсэнгүү зохиолын ямар итгэвлээ те. Тэгэл том нийлэлтэй шүү дээ. Харин тийм би түрүү нөгөө нэг маадууд энэ за нэг анги үзчихээд төхөө гуугаал байна. Нөгөө нэг юуны нөгөө нэг цэнхэр мууртай ч юу лээ. Одоо Cartoon Network дээр гараад байгаа. Adventure Time-ийн нөгөөх нь. Gumball. Тийм Gumball. Тийм. Тэгсэн чинь тэр Gumball-ыг үзээд суудсан. Тэгсэн чинь айл хараад за нэг анги шүү. За окей. Би бараг цаг хамт ингээ үзээ суудсан гэдэг амар сонирхолтой. Тэгснэ ингээ тэр зохиол нь амар мачуур зохиол байхгүй. Тэр гарч байгаа тэр ингээ өнгөөнүүд нь тэр хиллэг мэлгээд бүр надад зориулсан. Би бүр савж оонж уунаа тийчээч бүр ингээ үзээд тэгсэн чи дараа нь тэрний араас шууд Adventure Time гарч байгаа байхгүй. Тэгсэн чи тэр бүр ямар илийн юм бэ те. Тийм байгаас те. Бүр ингээ бараг нөгөө нэг хай болцсон үзээд гайхсан тэгэл үзээ суугаа. Ямар гоё болцсон юм. Тэгээд ингээд одоо чинь бид нар чинь нөгөө нэг амар нөгөө цаг тавьж ингээд хүлээж мүлээж үздэг үед одоо чинь Rick and Morty энэ байгаа шүү дээ. Уг нь тэгсэн мөртлөө тэр цаана бүр ингээд далаа шиг том тийм гоё юу байгаад байгаа байхгүй тий. Түрүүний ярьсан тэр Futurama дээр дуусахад хичнээн тийм шүү дээ. Тэ сонирн болж илээс нэг юм ингээд алга болчихж байгаа юм шиг нөгөө Friends дуусахад бас яаж илээ яг тэр шиг сонирн болж илээ. Futurama ч классик шүү те. Багахад л гардаг гэсэн respect. Futurama янз. Одоо жишээ нь Futurama-гаар өөрсдийнхөө нэрийг нэрсэн Монголын ям төвчмөн хамтлаг байна. Хүүхд юм аа. Тийм тийм шүү дээ. Нэрийг хүүхдтэй яачгүй алж исэн хэлтэй. Ямар оригинал биш хамтлаг вэ? Хүмүүсийн өөрсдийнх нь анимашны нэрээр нь тэгсэн авснаа нэрлж мэрлэж байгаа шиг шинэ юм сэтгэж болтгоо. Гэтэ яг хөө тэд нар анхандаа нэг Futurama гэж үсгийн өвчлөлтсөн. Окей, за тэгэж нэг шинэ сэтгсэн юм байна. Хамтлагийн сонсч уулуучлаарай. За оргил ахын хувьд ямар хөө кинонууд төлхөө үзэж байна? Яг кино. За. Сая сүүлд би бүр ингээд яг үзлээ Matrix-ыг бүр ингээд. За. Бүр өгүүлбэрээр нь үзлээ. Бид нар ер нь Matrix амьдарч байгаа юм байна шүү дээ. За. Гэхдээ нэр шүү. Одоо яг Matrix-ыг арай өөр өнцгөр харж эхлэх байхгүй. Хүн яг ийм хэлчихээр. Гэхдээ би манай тартаа нэр Matrix байгаа юм шиг байна, guys. За бидний одоо энэ хийж мэж байгаа дээр одоо танай подкаст чинь нэг амжилт хүрнэ үү байна уу нэг хамаагүй юм байна. Монгол гачааш танаа цаочсон. Зүгээр. Тагласан ш. Нэрэ бүр ямар гоё юм бэ? Би тэгээд та Matrix яг ингээд 1-2-ыг үзчихэнгүүтээ 3 руу орохынхаа өмнө Animatrix үзээд. Тэгэл ерөөсө тэгсэн чинь Animatrix үзсэн чинь одоо сайн нөө сүүлд Netflix дээр гараад байгаа нэг Love Sex Robot гэдэг гараад байгаа шүү дээ. Тэгсэн чинь сая нөө season 2-ыг үзсэн үү? Үзэх завгүй. За би тэгвэл энэ нэтлэр яхаа боллоо. Шоо спойлер тагсан. Тэгсэн чинь тэр Animatrix чинь бүр тэр юм биш үү юм бол. Бүр basically ерөөсөө бүх юм нь амар гоо сэтгэл хөдлсөн. Matrix бол яг л Matrix юм биш. Бүр бүх юмнуудыг яг ингээ ойлгож үзлээ. Бид нар ч нэг баг байхдаа зүгээр нэг акшныг нь үзчихсэн байгаа шүү дээ. Галт бууж юм уу та. Тэр нь гоё байсан. Тэгсэн чинь
сая ингээд яг нөгөө нэг зохиолыг ингээ хараад ингээ яасан чинь те тэр нөгөө Morpheus-ийн хамгийн анх одоо Neo-г яаж тэгж итгэдгийг те юмд ингэж хүн ингээд бүх юмнаас зурж итгэж байгаа үстэй те бүр ингээд тэр дотор нь байгаа тэр нөгөө нэг Oracle нь хүртэл чип бишээ гэдэг хахад гэтэл на Morpheus чинь чамд итгэсээр байна гэд тэгэхэд бүр яг л байгаа байхгүй. Хүний итгэл юунд хүргэж болдгоо те. Гэж хэлдэг. Гоё илээ. За жишээ нь одоо ингээд кино салбар руу хүч төрийгээд бодъё л доо. Гэрт юм ч юм уу те. Тэгвэл зураг авалт руу юу? Тий. Манайх тэгж орохгүй яг үнэ. Ер нь танд тийм бодол байна уу? Тийм бодол бол үгүй яах вэ? Ийм байгаа. Хэрвээ зураг авалт руу орох ч юм уу, тиймэрхүү юм болох бүр ингэ зайлшгүй те. Одоо шаардлага гараад тиймэрхүү юм хиймээр байна гэд орох юм бол манай гэртүүнийхэн бол хийж хийхгүй. Бид нэр тэр доторх нь VFX графикийн ажлуудыг хариуцна. Зураг авалтыг бол шууд одоо манай нэг найзын Бадрал гэдэг найзын студ байна. Тэгээд нөө юу манай нөө месмеризмын зохион мохтойны тийм тэр залуу манай амчин бүр багш маань татлаа. Тэгээд шууд ингээд чаддаг хүнээр нь хийлгэсэн дээ. Ерөөсөн. Тэрнийг бид нар одоо камер бариад яг хоочинч бид нар камер тестүүд байсан л та. Гэтэ одоо бид нар дахиад ингээ камерууд бариад ингээ нөгөөдгөө барьж гүйж мөн ингээд ямар шаардлага байхгүй. Юу хүнийг одоо нөгөө яг чаддаг юм чаддаг мэрэгжлийн хүн хийсэн дээр байхгүй. Тэгэхээр бол киноныг үнэхээр киноны салбар руу жоохон кинотой нэтрэг юм хийгдэх юм бол бид нар студиудтай тэгж хамтарч л ажиллах байх гэж бодсон та. Одоо жишээ нь Ready Player One шиг ч юм уу. Тиймэрхүү Монгол бүтээл гаргалаас. Чи яах гэдэг юм бэ? Гаргуултаа л шүү дээ харин. VFX дээр нь хамтарч ажиллахад бол асуудалгүй юм байна шүү дээ. Зүг биз дээ. Чи юу нь яагаад байгаа? Нэг мэдээлэл тэндээс аваад байгаа уу? Би нөгөө энэ зуны прожект энэ төр гэж яриадсан чи баг манай киноны зохиолыг ярьлаа. Одоо жоохон сонгол ярих юм. Нэр сонголын сурчлага авч байна. Нэр хэд хэдэн санал орж ирсэн. Харин орж ирдэг гарууд чинь ямар амар юм бэ? Өмнө нь реклам хийлгэхдээ хүүх ямар үнэтэй юм л гэдэг байсан чинь сая зүгээр стандарт хайж байна. Зүгээр болоо хийлгээл та болоо амтаа. Би хартаа ингэ нэг бас улс төр гэдэг хитрхи хөдөлгдсөн тэр гэхгүй тулд улс төрд орохгүй байгаад тах чинь бас айгүй техник асуудал байна шүү дээ. Бодоцсон чи бид нар ирээдүгөө сонгоод тэ ямар юу болох гээд байгаа нэг итгэл үнэмшлээ бас үүсгэх ёстой байт юм байна. Бас хитрхи ингэж улс төргүй ордгоо хүмүүс мундаг гэдэг ийм үзлийг бас дэвэргснээс болоод манай залуу үе нөө тоохгүй болгоод бидний өмнөөс хүмүүс сонгоод эхэлт юм шүү дээ. Тэгсэн чинь сая тэр нөө өглөөгийн ажил хийж байгаа юмнууд энэ тэрийг хараадсан чи ер нь манай дэдрэс дуурж явах хэрэгтэй юм байна. Нэг итгэл үнэмшил төрөх юм бол яг тэрэн дээр юм бас хийж явах хэрэгтэй юм байна. Одоо нэг сонгуул гэхлээр нэг сонгуулийн нэг халтавар хаагамаага гэж одоо ярих бүр ичмээр тэрнийгээ бүр зогсоогоод зүгээр хинд итгэж ийн яаж ин тэрэн дээр харин ёстой заах ажлын хөлсийг нөхчөө. Би энийг чинь ингээ гоё хийгээд юу гэдгийг хийгээд явхаа. Одоо ингээд улс төрийн ажил хийж ийн гэхлээр нэг ичтгээ одоо тэр шеймиг нь авч хаях хэрэгтэй юм. Яа. Юу улс төрлийн ямар хүчтэй орчоо. Гэтэ хийхцээ бас нэг тийм жоохон танигтай л хийх хэрэгтэй. Тэгвэл бас юм улаан цангаар гарсан шүү дээ. Одоо нэг маа залуучууд ч энэ яриад шүү дээ. Нэг итгэл үнэмшлээ ингээд зарцсан хүн нөгөө шеэр мэрийг нь хүртэл нэг амар тэнэг байгаас дээ нэг тийм амар итгэлгүй шеэрлж байгаа нь харагддаг шүү дээ. Ингээд нэг зөвөр ингээд тэнцээрээ ялч гэдэг мөнгө авцсан. Харин тэр цаана нөгөө нэг яг итгэл үнэмшлэрээ шеэрлж байгаа дэмжиж байгаа залуучууд нь ямар баавартай юм бэ лээ бүр ингээд маа гэдэг дэлгээд ингээд намайг аав гэдэг. Тэр бас тийм ялгаанууд харагдчихлаа шүү. Тийм сонгол хэд бол гэдэг ерөөсөө дуусгуулсан тийм. Яг зөвөр ер нь залуучуудаа хэд бол бас тийм уриалж юмар юм биш шүү. Зя сүлдээс асуух юм байна уу? Оргил ахыг өөрөө оргил ах хэлээдсэн. Ярил та чи ингэж байгаа. Би одоо чинь ингээд асуулт жоохон бодох ингээд хугацаанд ингээд сүлдээ ирж юмраа баг. Гэтэ оноо нэр кино яадаг гэсэн үү?
оруулж ирдэг гэсэн. Дистрибьютор компанид ажилладаг. Graphic designer. Тийм үү. Мэргэжлийн хүн байна ач. Би өөрөө график дизайнер хэлэхгүй. Вау. Тэгэд яг юу идэв бэ? Юу гэсэн юм чи? Юу идэв нэрэ? Тэгэд юу юм уу те? Одоо нөгөө нэг яг дэлхийд нээлттэй хийж байгаа кинонд тэгээд нааш маш оруулж ирдэг. Тийм. Та нар ч Demon Slayer оруулж ирлээ. та нар ч бурхтууд байна шнэ. Дотроос гадагшаа юм судалж ирсэн юм. Тэрийг би мэдсэн мэдгүй. Манай захирлууд тэр мэдж байгаа. Окей. Та хэдээс сарн тэгвэл гоё мэдээлэл зэтэл юм хүмүүс асуумаар л юм. Яаж би одоо энэ тэ гараад одоо яаж ингэж оруулж ирдэг юм болоо бодоод байсан. Харин нас яг хүмүүс оруулж ирдэг. Таны гарууд иш хүмүүс. Таны өмнөөс яг кино театрт ажилладаг гэдэг хүн орж ирж ярьсан л та. Наа зэ. Тэгээд бас мэдгүй зөндөлөө юм л. Тэгж байгаа хөө тэр ч гэсэн. Би харин бас түрүүний клуб хауст ороод сонссон чинь нэг театрыг нэг хүн болгол нэг амар хейт үсгээл тэ. 50% энэ авцдаг баа гэлээсэн чинь тэр хэд чинь бас л хөрхий бүр бор зүрх юм биш тэ. Ерөөсөө бүр ингээд ямар би нулимс тусаас цагаад яриагын сац. Тэр чинь нэр бас бор зүрхээр явж байгаа залхаж. Мангар бүр лонг ран хард юм биш тэ. Бүр ингээд зүгээр л ингээд одоо бүр өөртөө явж идэг хүмүүсүүд юм шүү дээ. Ерөөсөө мондог үлээ. За. Оргидлах одоо та ингээд жишээ нь одоо манад ингээд орж байгаа ихэнх хүмүүс ингээд одоо ийм төрөл чанараараа кино үзэж байгаа шүү дээ тийм юу гэдэг чи аим шиг кино үздэг. Ер нь бол кино үздэг тийм эсвэл дан анимашн үздэг. Та ингээд багасаа анимашн үзсэн гэлдэг чинь л та. Багасаа яг ямар анимашн үзэж яг анимашн туртай болоо. За. Гоё асуулт. За окей. Нэгдүгээрт мэдээж би айгуу сандаг байхгүй нөгөө. Боролдаан цагийг би бүр амар үзчихсэн аа бүр ингээд юу болоод наа гэд ингээд бүр дүндэг ингээд бүр ингээд нэг юм ингээд яваад тэгснэ ингээд яг хүн гэхлээр хүн биш тэгснэ ингээд амар хөөрхөн тэрийг яг тэгээ бас нөгөө нэг 6 цагийн би нөгөө бас хөдөө өвөө эмээ дээр байн очдог гэсэн байхгүй цоны авралт хангалттай. Тэгээ тухайн үед чи юм ингээд хоор багцсан байх гоё байсан юм. Яг тэр 6 цагийн юм ингээд манай сахалтай айлынхан тэгээ бүгдээрээ ингэж яаж байгаа радион дээр ингээл гэл амар крипи айттай шүү дээ. Ер нь одоо ингээд сонссон чи нэг аимшиг киноны шиг. Үлээрээс явах юм хэл. Үлээрээс гэдэг мокр крипи. Тэгээд яг тэрийг тийг сонсч мастдаг байсан. За тэд нэр ингээд наа entertainmentтэй анимашн юм үлгэр юм гоё юм гэдгийг хангалттай болж байгаа. За мэдээж тэрний араас бүр нөө юуны нүүпагади бүр. Тэгээд нөө юу вэ? Том Жеригийн нөгөө нэг ийм хэсэг нь байдаг шүү дээ. Нөгөө нэг нөө ра ингээд мяу гэдэг нөө ордог шүү дээ, тэ. Тэр хэсэг яг тэр үеийнх нь нөгөө нэг Том Жери амар гоё. Амар оригинал бүх юм нь тэг жоохон creepy дүү. Нөгөө ингэж үргэлжлээж мөрслэж инээж өнөдөг. За тэр тэгээд дээрэс нөгөө ялангуяа нүүпагадыг би нэг бүх ангид нь дургу. Үгүй бүх ангид нь дуртай биш. Юу гэсэн чинь тэрний нэг анги байдаг. Нөгөө нэг сансрын юутай. Тэгэл нөгөө нэг юм робот на заяц walk гэд тэр над тийм айх бас дээрэс нь ингээд нөгөө гайх хайрлах нэг тийм зэрэг сонирн мэдрэмж анхны тийм сонир би нөгөө хүүхэд чинь ингээд өөрийнхөө мэдрэмжүүдтэй танилцаа яваад нь шүү дээ. Яг тэр юм өгчээсэн. За тэгэл яг тэр классикуудаас үргэлжлээл ерөөсөө нөгөө манайхан ч хулгаагаар картун нэтворк гаргадаг байсан шүү дээ. Хэмэр кабелийн телевиз гээд тэр манайх ер нь альбисны юм нэгч байгаагүй багт. Анхнаасаа л оюуны үзэж зүгээр ингээд нэг юм антин тавьснаа үзээрэй манайх. Сүлжээгийн дундаас нь хасаа байгаа. Тэгээд харин тэгэл ерөөсөө картун нэтворктой танилцаал надад бус бүх юм хог болцсон. Ерөөсөө картун нэтворкийн бүх юм нь ингээд миний Google-ийн киноны стандартыг зүгээр буф шидээд тэгэл тэр дотор ч Powerpuff Girls гэл Dexter гэл ёо Dexter бүр классиктэй. Тэгэхээр бүр ингээд би ингээд яач чадахгүй юм чи хүн чинь болчтой залуу гэдэг юм. Johnny Bravo. Ингээд бүр тим юмтай танилцчихлаар чи хүн чинь ингээд тэ одоо жишээ нөгөө нэг хамгийн анх бас баг байхад нөгөө юм амар ховор байхад би
элэгний нөхөртэй хамгийн анх танилцаад хорвоод ийм гоё юм байд юм гэж мэдчихсэн байхгүй. Тэгэхээр чинь тэгж одоо ийм ярих дээр чи хүүхдүүд ойлгохгүй шүү дээ тийм үстэй. Одоо нэг элэгний нөхөр гингүүд гэдэг ч юм. Тэгэхээр яг нэг юм ховор багтсан шинэ юмтай танилцагдсан ингээд амар гоё мэдрэмжүүд өгдөг. Тэгээ би яг картон тарахтаа тэгж танилцаал. За тэгэл тэрнээс цаашаа аниме гэдэг юм байдаг шүү дээ. Манай нэг ах гэрт ноцсон ч тэгж юм. Юу гэлтгсэн чинь ма. Тэгэл байхгүй. Тэгэд сонин би гэхдээ нэг юм хүүхэд байжгаад аниме үзсэн чинь амар хурдан том болцсон. Санаа манаа бүр нэг болоор санаатай болж болоо. Аниме хинтай үзэдсэн юм шиг. Оо магадгүй. Тийм баха. Тэгээд нэг обяс агаас нэг сандаг юм. T5 дээр нөгөө нэг жангэр өнөө оожан таажан ингээд тарцан гардаг байсан. Тэр бүр гойтой. Тэр ингээд бүх юмыг нь гоё ингээд тааруулсан. Нэг чөчөө тэнтэй тэнгүүтээ нэг нөгөө нэг акшн чөчөөтэй тэнгүүтээ комеди ингээд бүх юм гоё таарсан нэг зөө. Яа тэрний зодомонтон юм. Ихнэр нь амар тийм. Оо бас нөгөө нэг юу үзчихсэн удаа. Лоу хина гэдэг. Гүү. Тэр талчсан. Тэрийг одоо аль телевизэнд бас госч гаргадаг байсан. Албан ёсоор биш гаргадаг байсан. Ямар ч байсан госдгол байсан гэж. Ямар ч байсан госдгол байсан. Угс за болоо. Тийм үстэй. Тухайн үед нэг сайн байна уу? Манайх эрхий чинь авъя гэж ярих хүн хэн ч байхгүй. Бараг нэг өөртөө вау кино сайт майт байсан. Яа. Гэтэ нэр тэднийхээ холгаан ачаар бид нэр гой юм үзэж өссөн шүү. Баярлж явдсан шүү. Баярлаа дэлгэцхэндээ. Хүүхэд байхасаа л ерөөсөө. Хүүхэд байхасаа тэгээд холгоо юм үзэж өссөнгүүтээ том болонгуудаа холгоо юм хийгээ болио гэдэг. За юу гэсэн ч үгүй за болио. Яа. Би юуны мөнх тухын нээлтэн дээр очсон амар сайн нэг white rock толжсэн шүү. Тэгэд яг нөгөө бордон цаг ингээл эхлээл яг нөгөө хүүхд тахт үздэг гэсэн чинь ингээл морин тарж ирэл. Морин гэрийнхэн гадаа тавил аваад ирсэн чинь тунхтай ингээл нийлээл кросс хийж байгаа шүү дээ. Би бүр тэрийг харж тэгэл үлдсэн. Вау. Тэр нөгөө нэг юм кросс хийсэн юмнуудад амар туртай байхгүй. Тэгсэн чинь харин яг манай монголчуудын юм хийж байгаа юм гэдэг юм. Амар байсан. Тэгээд би тэрнээс хойш тэр юуг боролдоон цагийг ихтэй биш зөндөө өтсөн шүү дээ. Ерөөсөө багтаа энийг үзэж байгаагүй. Яг зөв. Модон гээд нөгөө нэг сэргээгээд өгөхлөөр чи хүмүүс ч бас эргээд амар хартай юм шүү дээ үзэлтэнд. Мада мигмар ах нэр үнэхээр зүгээр л бүх юм өгсөн нэр бүр ингээд миний хөө ямар гоё юм бэ гэж ерөөсөө яг хүүш би ягаад чи тэр нэг юуг амар үзээ яддаг гэсэн цоглог амар дөөрөөцсөн юм шиг байгаад байгаа байхгүй нэг яг нэг мөнх тонх гэдэг одоо мөнх ч одоо манай хүүштэй хүүгийнхээ нэрээр нэрлэлсэн. Тэнгүүд нөгөө боролдоон цаг чинь боролдоо гэж залуу мигмар ахын хүүгийн нэр тэгэл мигмар ахч тэгж байгаа юм чи. За мэдөө тэгээд хүүгээрээ овоглогдсон юм да гэл. Юу гэсэн чинь ахыг нь тэгэл хүмүүс чинь боролдоо мигмар гэдээ ярьдэн шүү дээ. Одоо би нөгөө мөнх тонхын Батөр гэл болоод тэгээд ингээд юм тэгээ явдсан тал гэсэн. Яг л тэгдэм бил. Мөнх тонхын Батөр. Тэгээд мигмаргой та хэдэд нөгөө нэг скиц зураг өгч байсан. Тэр ихтэй амар эсэл байгаа шүү дээ манай ажил дээр. Би бүр тэрийг харж вау ингэж болдго юм бахтаа л гэж бодсон. Хамгийн анхныхын зураг шүү дээ. Боролдоон цагийн яг ингэсэн. Бүр харандаагаар ингэ зурцсан анхныхын зураг. Тэнгүүтээ нөгөө боролдоон цагийн нөгөө нэг юм унаг байгаа. Хамгийн анхны бодог хийсэн юмнууд амтар. Калкин дээр сурцсан тест. Хөөх гэдэг. Тэр ихтэй амар гоёсэн шүү. Би тэрийг харцаад нэр өндө баярсан. Боддоо тэр хүмүүс нэрээ нүсрийг ажил хийдэг гэсэн. Бүх зурагнуудаа зураад бүгдийг нь авч байгаа шүү дээ. Артлыг нь хөтлөж хөтлөөл бүгдийг нь хийгээл. Тэгэд би яг мөнх тухын нээлтэн дээр очсны дараа тэгэл YouTube-с нэг хуучны хөлтөнүүдийг харж үзэл. Тэгэл нэг мэвөө бүгдээрээ тэр мэрийг олд сонсоолгүй. Тэр чинь уг нь бас нэг хэсэг гой гардаг гэсэн. Үндсэн телевизэн. Үлгэрийн бороо. Ятгах яг гэсэн юм муухай. Нэг хүүхдүүд амар амжилттай яваад харна. Үе уур гэдэг. Хүүхдүүд ингээд телевизээр гарч мараад тахлаа. Цоглог тэнэг. Тийм дарах. Гэтэ хүүхд толгонд тийм байт юм шүү. Би ч гэсэн тийм шүү дээ.
хойж ягаад ч цоглог үзэх дурггүй байсан. Тэр би юунаас амар айдаг гэсэн. Нөгөө өвгөн арслаа хоёр шүү дээ. За мэдгүй юм. Өвгөн арслаа хоёр гэдэг нэг үлгэр байгаа заа. Тэрийг үзээрэй. Бас бодолтой цагийн. Нэг л арслан гараад ирэнгүүт л амар. Их бангах том нүдтэй. Чи гараад ирв. Тэргээд бодлооч. Гэтэ манай яг сонсогч нар оргил ахыг харах юм бол бүр гоё юм байна. Тэр нэг мөнх тунх дээр нөгөө иргэдүүрүүд байна, эсрэгдүүрүүд байна гэж явдаг ш. Тэрэн дээр нөгөө нэг X-Men дөрөв гараад байдаг те. Аа тий. Тэр бүр яа, бүр тэрийг үзчихээ тайр л гэж. Одоо ерөөсөө ийм юм байна. Бид нар нөгөө нэг хүүхдүүд мэдээж одоо үзэгчдтэй тоогдохгүй бол одоо контент хийгээд яах вэ тийм үст. Тийм болохоор үзэгчдтэй тоогдохын тулд яг хүүхдүүдийн өөрсдийнх тэр pop culture-ыг өгөх ёстой юм байна. Бид нар одоо жишээ нь юу гэх юм те нэг уламжлалын юм зүгээр ингээд амар өйтгөртэй уламжлалын юм хийчихэнгүүтээ энийг үз гэдэг л одоо ямар ч утгагүй өстэй те тэр хүүхд яах юм. Хүмүүс ингээд илүү хүүхдүүдийг илүү дурлуулахын тулд ерөөсөө яг тэр pop culture-ыг нөгөө сая final angle дээр ингэж байгаа байхгүй мөнхийн нөгөө эсрэг дүрн ингээд зогссон мөнх байгаа байхгүй тэгмээтэй эвгүй мөнх гэж байгаа шүү дээ эвгүй мөнх ингүү тунх тэгснэ сахилахгүй басар санаат цасхан гэдэг юм багийг гараад ирсэн. Тэгсэн чинь ингээд ингэж байгаа байхгүй нөгөө мөнх ингээд гараа ингээд тосцсон тэгсэн чинь тунх ингээд нөгөө нэг Нарутогийн нөгөө нэг хажуу талд нөгөө Расенганийг цоглуулж өгч байгаа байхгүй тэрийг ингээд гаргаал ингээд басар тэр цаанаас нь наад чи Нарутогоос хуулцсан байх шүү гэж зогсож байгаа байхгүй. Тэр мэр яс гарч иргээ хүүхдүүд бүр савж амж байгаа байхгүй. Тэгээ төгсгөл дээр нь бас нөгөө нэг мөнх нөгөө нэг эвгүй мөнх чинь ингэнгүүтээ бид эргэж ирнэ гэсэн чинь цаанаас наад чи Терминатороос хуулцсан байх шүү гэж өгөө. Тэнгүүд хүүхдүүд бүр савж байна бүр яг энэ гоё референсүүдийг нь өөрсдөө үздэг юмнуудыг нь голоор нь ганц хоёр гаргаад ирэнгүүт. Нэг зүгээр л одоо жишээ нь яаж явах нэг блогийн нөгөө нэг хоёр байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг ингээ явж байхдаа дуу аялцсан явж байхдаа how you like that ингээ дуу аялцсан явж байхдаа тэрийг нь шууд хөөхдөд цааж гарч ил. Blackpink аялцсан явж байна гэлтэгэл. Тийм болохоор яг энэ pop culture-ыг нь өг яг hero content хийж байгаа бол. Одоо жишээ нь гадны кинонууд ерөөхдөө тийм шүү дээ. Shining кинон дээр гардаг хивснийх нь Хэгийн Toy Story дээр ашигласан ч байна. Тэр бас Max хэвчтэй. Тэр ер нь тэр Disney-гийн талаар битээрээ тэр ер нь чөтгөрүүдийн газар шүү дээ. Хүмүүсийн сүнс авдаг газар шүү дээ. Та мэдэх үү? Easter-ийг нь бол алдах юм билээ. Disney зүгээр тэр ер нь сүнстэй газар шүү дээ. Тэр ихтэй амар юм боллоо шүү. Ер нь ингээ хараадсан чинь яагаад 3D амар хүчтэй гэдэг нь харагдаж байгаа. Pixar гарч ирээд Disney классика залхичж байгаа зү. Ингээд бүр дампуураад алгуулсан шүү дээ. Хамгийн сүүлд чинь нөгөө нэг Prince Frog лөө нөө Frog. Тийм тэрийг яг тэр классик нь гаргаал тэгэл сүүлийн ямсгаагаад баг татлаа шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө Pixar-ийн юмнууд гарч шүү дээ. Юуг та сонсч ирсэн нөө Miyazaki чинь үгүй хэнийг Ghibli-гийн нөгөө нэг захирлыг нэг цаг юм шүү дээ. Тэ. Тэгсэн чи тэрийг бүр авах гэж бүр алдчихсан юм шүү дээ. Disney юу? Тэ. Бүр ингээд орцгоо гэдэг. Тэгээ бүр Pixar-аар хүртэл дата ингээд дагуулж татчих үзэх гэдэг. Нөгөөд нүггүй. Тэгсэн л шиг байна л. Тийм нэрээ унссан. Disney-г харахаар айгаад. Disney-г сүрдээд бүх айгуу гэсэн кинонд явж байгаа. Ингээд бүр ингээд айгаад бод юу гэсэн бэ? Тийм үстэй. Одоо Disney Plus гэдэг ингээд гаргачлаа. Тэгээд бүгд биш Disney-гийн доор. Зөв мангар өнгөрөө нац. Бүгдээрээ шууд за окей стриминг юу яалаа гингүүтэй. Netflix тэр Marvel авч Marvel-ийг авчдаг нас. Өнгөрөө нац. Тэгснэ за Spider-Man жаахан. Spider-Man гэсэн нөгөө Sony-гийн байгаа. Тэгсэн чинь Sony-гийн нууцлыг нас биш тэгснэ. За Sony бодлоо авчих. Баавар нас. National Geographic, Star Wars, Marvel юу яах вэ? Зүгээрээ юм шүү дээ, тийм. Fox-ийг хүртэл авчих. Арай гэдэг. Одоо ингээ харахаар бас нэг юм юу гэдэг вэ? Одоо ингээ Marvel гэдэг юм тусдаа ертөнц үүсэж байгаа зү. Marvel Cinematic Universe гэдэг бүр энэ бүр өөр ертөнц байгаа даа. Тэгсэн чинь яагаад энэ үүссэн бэ гэхээр одоо чинь манай мөнх тонх шиг л байхгүй. Юм ингээ нөгөө нэг дээр үеэсээ Marvel ч юм л 70 жил үзэгчтэй бэлдсэн баг.
ерөөсөл ингээл бэлтгээл комикороо те гаргаал фануудын үүсгээл тоглоомыг гаргаал нөгөө тийм юмас нууднаас гарахгүй бол вайлын байдаг байдаг гээл те. Тэгээ нөгөө нэг тоглоомны ингээл юмуд карт мартнууд гэл бүх юм ингэж явж байгаад үзэгчтэй 70 жил ингэж бэлдүүлж байгаад бөөм гэл одоо зөвхөн одоо яг мэлк хийж байгаа сте зүгээр гаргасан кино болгоно бөөм хийн. Тэр амар багш. Яг энэ учрыг л нэг DC-гийнхэн жоо олохгүй байдаг шиг. Харин тийм байна. Юу бодох DC-гийнхэн зүгээр би нэг хараа суугаас. Одоо хүмүүсээ хаалж үзлээ, болохгүй буцаагаад авч үзлээ. Ерөөсөө боллоо. Одоо энийг DC болон Marvel-ийн юм болгочихж байгаа байхгүй. Кинон жүжигчнээ сонгодог болцсон байгаа одоо. Хамгийн амар нь өмнө нь бол бид нар одоо жишээ нь юу гэх юм Brad Pitt тэрний тоглож шít гэдэг ингээ ваа ч юм уу те Brad Pitt нь тэр киноны ч юм уу те за окей нэг Goodfellas тэр гэл ингээл янгууд юу гэх юм те жүжигчнийг нь бид нар ингээ хардаг үстэй те Joe Pesci гэл те хардаг ч юм уу те Roberto De Niro ингээ хардаг ч юм уу тэгж тоглож байгаа шүү дээ тэгсэн чинь одоо болсон чинь Joker тэн тоглох уу гэдэг нь амар чухал болсон нөө дүр нь жүжигчнээ сонгодог болсон Batman гэл тэнгүүт те амар чухал болцсон. Хүмүүс ингэ бүр алцаа тэр дүрээс нь болоод тэ нэг хүний амьдрал тийж баларч байгаа гэсэн одоо нөө Joker-ийн дүрээр чинь Joaquin Phoenix уу? Гага. Phoenix-ийн бүр ингэ хейт үүсэж байгаа үстэй бүр нөө Joker-о тачхгүй бол тэгээ тэр хүний амьдралд нөлөөлж шít. Хүмүүс бүр ингэ хейт үүсгээд нөгөө бүр хитлээжрийг чинь хийгээд яаж байгаа өөр хийдэ зүгээр л нэг дүр тоглосон биш ёо. Энэ Jared Leto. Jared Leto тийм. Тэр за тийм байна. Зүгээр сонслоо л доо. Joker-ийн дүрд Joker ч өөрөө юм нэг сэтгцэн өвчтэй юм байна шүү дээ. Joker-ийн дүрд тогсон дүрдээ ороод тэг бүр ингэ нэгт орчдөг. Ерөөсөө ингэ тэрнээс гарч чаддаг. Харин тэр Heath Ledger-сэн тэгээд яатсан юм шүү. Тэгээд тэр хүнд бүр ингэ бусд нь сэтгэл зүйж гаргаж өгдөг шүү дээ. Тэгээ кино дуусаад тэр дүрээс нь ингэж гаргаж өгдөг тийм бүр сэтгэл зүйч ингэж тустай ажиллаж байгаа юм байна. Тэр нэг ийм жүжигчд дундаа нэг хин чин бас Jim Carrey чин бас тийх гэдэг юм л шүү дээ. Нөгөө дүрлүүгээ ингээ оронгот нь гарч чадахгүй. Тэгээ тэрний нэг докюментари маягийн кино нөл шүү дээ. Нэг дүрд ороод яг тэрүүгээр амьдраад тэр нь ядчих амар ядаргатай шүү дээ нөхөр юм байна л да. Гэсэн чинь кино сетэн дээр босч үжигчтэй амар хэцүү. Кино крүүд амар хэцүү. Нөгөө кино яг дүрээрээ ингээл баам нөгөө амар сэтгэл. Тэгэхээр Heath Ledger энэ баг гэдэг юм Heath Ledger импакт гэж магадгүй баг тийм. Магадгүй. Энэ нэр нөгөө юу яадаг шнэ butterfly effect гэдэг шүү дээ тийм. Нэг юм янгууд нөгөө мангар томсдог шиг. Тэр баг яг Heath Ledger-ээс хойш ер нь баг энэ дүрд хин магарч болсон. Ийм юм баг болсон. Одоо жишээ чи боддоо Iron Man гингүүд л Downey Jr-ээс төсөлсөж гооч тийм. Хинч чадахгүй бас. Амар одоо нөгөө нэг сүнстэй болцоо гоц. Тэг дөрүүд нь тэрнтэй болцсон. Тэрнтэй. Одоо Wolverine жишээ нь өөр хүн тоглолт тэгэл хоо. Яа, пистолог тэр хүн яг бүр яг тэр кинонд бүр зориулсан те бүр ингээд. Бүр яг Wolverine-тэй бүр ингээд. Ямар кинонд тоглосон тэр төрөөр нь төсөл болж байна шүү дээ. Тийм, одоо жишээ нь Robert Downey өөр кинонд тоглоод жишээ нь юун дээр чинь нөгөө нэг томруулдаг шилээрээ юм хагаад идэх ч үлээ. Sherlock. Sherlock дээр тоглоход л зүгээр яригийн сонсоход л Stark болоо. Сонсогдол. Харагдал тийм. Яг зөв. Одоо ер нь яг тийм болчиход шүү. Ер нь гэхдээ энэ бас амар гоё байгаа шүү дээ. Би сүүлээ тэр нөгөө нэг хиний нөгөө Twilight-ийн Robert Pattinson тэ тэнэт тоглодог уу? Тэ. Би тэр залууг ер нь амар шүтэд нас үлээ гэдэг. Ямар орж ирсэн хүн болгон тэгж ярьж байна. Dark Tower маа. Тэ. Ямар сериус нь. Гэтэ энэ хүн тэр Twilight-аас болоод тэр vibe-наас гарах гэж бүр ёо амьдралыг туултаад бүх байж болох мөнгө олохгүй хамгийн сериусны кинонуудад тоглож нэг юм биш. Ёо ямар их grind зүгээр л. Тэгээ амар юун дээр Tenet дээр тоглосны дараа амар respect болсон шүү дээ. Юу амар. Одоо Batman л тийм одоо Batman тоглож шүү дээ. Тэгээ би нэг сони юм л хөө. Tenet надад таалагдав.
Уучлаарай. Зүгээр. Тэгээд өөөсөө хөөгөн л бодлоо шүү дээ. Би үзсэн. За эхнийх нь би ойлгохгүй байгаад таалагдахгүй байгаа болов уу гэдээ дахиад үзлээ. За тэгэнгүүтээ би нэг screen rant маань тэгээ honest trailer бүгдийг үзлээ. Тэгээд ингээд за окей миний taste биш юм байна. Тийм л баг тийм. Гэж л ойлгосон. Яг л тэр хөөгний сонирхол гэж байна л да. Би нэг киноноос нэг хоёр кино гэдэг байхгүй. Тэгээ би нөгөө юм нүсэр юмнаас ингээ амар сүрддэг байхгүй. Тэр нь нөгөө нэг юм давхар юм гоё айц нөгөө таашаал давхар өгдөг. Тэр нь одоо юу гэх нэг яг чинь нөгөө нэг юунуудыг мэднэ үстэй тэ нөгөө юм Galaxy ингээл нөгөө нэг хажууд нь харьцуулаад ингээд томроод байдаг. Тим юм ингээ үзэхлээр ингээ амар сүрддэг байхгүй. Тэгсэн чинь Interstellar тэрний тэр нөгөө нэг яг нөгөө нэг гариг дээр очиж яасан чинь уул байна гэсэн чинь наач уул биш байна гэдэг. Тав би ингээ давчтаад идэс тэр юм хараа. Аим сүрдээд. Тэгээд аим гоё тэр нь ингээ надаа. Тэгээд тэгснэ бас нөгөө нэг юу штэ нөгөө Life of Pi. Тийм. Тэрний нөгөө нэг юм нөгөө нэг island байдаг штэ. Нөгөө лемүртэй иддэг. Тэгсэн чинь шүн ингээд нөгөө яасан чинь хөвтцэн юм нөгөө буддагийн дүртэй ингээд байж байгаа штэ. Тэрийг нь хараа. Энэ юм хардаа нэг сони юмнаас болоод би энэ мэдрэмж авцсан. Тэр нь яасан бэ гэхээр би баг бахта морьтой хонд явж ирсэн аахгүй. Тэгээ ингээд яг явж исэн чинь баруун хойд уулын ингээд толгоноос ингээд миний амьдралтаа харж ирсэн хамгийн зузаан үйл. Тэгээ ингээд нэг сонин нөгөө онгоцоор явж байхад үүлийг ингээд хажуутлаас нь хардаг шүү дээ тий. Ингээд дотор нь байгаа юм юм харагдав. Тэр тийм үйл онгоцсон юм шиг. Тэр над жоохон багт ингээ аман ангаацсан юм шиг харагдаад. Тэгээ тэнгэр ингээ амар дуурайад бүр ингээ морь үргээд. Тэгээ би ингээ тэрийг хараад ингээ хүн чинь ингээ нөгөө шоконд орохлоор ингээ зог тусчихдээ шин. Тэгээ би бүр тэрийг ингээ хараа. Тэгээ тэр нь бүр гялтганж мэлтгнаар яг уулны цаанаас ингээ зайлгиж байгаа юм шиг орд ир. Тэгсэн чинь тэр юм надад ингээ ийм өгцөө байхгүй. Тэгэхээр тэгээ баг цаамаа. Гэтэ энэ траuma нь болохоор яадаг вэ гэхээр гарч ирэнгүүт тийм сон давхар кайф өгдөг байхгүй. Таашаал. Тэнгүүт нөгөө нэг Interstellar ч юм уу нэг тиймэрхүү сцен, тиймэрхүү хэсгүүд гарангууд. Ядаргаад. Зия. Сонир юм байна. Гоё шүү. Гоё. Яа. Би болохоор налуу юмнаас амар яд. Тийм. Надад чи өстө тэнэг шүү. Богор хогинаас. Өөрөө ярьж ярьчихсан. Таатаас налуу юм гэхээр би ингээ 6 настай нэгдүгээр ангиас байхгүй. Тэгээ явж байгаа нэг 10 дахь орлын хойно юм далан байдаг. Би тийч халтраад онцсон байхгүй. Тэгээ үл гарах гэсэн чинь ингээ бүүд мөсдсөн. Гарч чадахгүй. Би тэгээ тийч ингээ баг өдөр 4-5 үед явж байгаа бонцоод би бүр ингээ шүн болт гарч чаддаг. Тэгээ амар таараад. Тэгээ бүр амар байгаа. Тэргээр хин ч яваагүй. Тэгээд хамгийн ацтай манай нэг хамаатны ихч тэргээр найзтайгаа явж байхдаа наваа гарчихсан. Йоо. Нөгөө амар юм байна. Тэгээд одоо ингээд гулгадаг тийм налуу юмнаас амар байна. Хаа. Чи хамгийн гоё юмнаас хоцорсон шүү дээ. Гулсуур шүү дээ. Тэр чинь. Харин тийм л юм байна. Халтарч унаас гоё юмнаас хоцорсон. Зүгээр гулсуураас амьдралаа. Гулсуураас гэдэг амар яд шүү дээ. Тийм. Тэгээ шүү дээ. Тэр чинь налуу. Гулгах тийм ч гэж. Богор хогинаас. Өөр миний юмыг амар яг ингэнэ гэж мэдээ. Миний юмыг амар гоё сонссныхан дараа би ингэж навширч яадаг. Уучлаарай сонсогчдаа. Ийм хогийн хүн биш шүү. Гэхдээ миний буруу биш ээ. Батраа налуу юм дасаадаг. Тагас. Яа, за хэдэн минут болж юм шээ. За. Мөнх тонх дээр хоолоонуудыг хинүүс идэг вэ? Зя. Басарчин одоо биш үү те? За, окей, сонслоо. Басарчин би байгаа. За тэгээд манай сэлэнг байна. Йоо, тэр хүн миний амьдралд ямар азар. Одоо дулмаагийн хоолойг хийдэг гэжтэй. Дулмаа, бүжин одоо бүгдийг хийдэг юм шүү дээ. Гэсэн манайд одоо мөнхийн хоолой, тунхын хоолой, цасхны хоолой. Одоо ерөөсө бүх гол дүрийг хийж байна. Цаа чин. Тэгээ бүх эмэгтэй дүрүүдийг ер нь хийж байна. Төрцөн. Зэрлэг юм шүү. Тэгээ тэгснэ. За найз нь дуу хийчлээ гэсэн чинь хурж ирсэн. 3 хоолоогоор дуулснаа яваад. Мөнхийн хоолоогоор дуулж ирсэн. Тунхын хоолоогоор дуулснаа. Цасхны хоолоогоор дуулснаа. Оо цасх нь амар юм бэ? Миний хоолой байна гэснээр дуулснаа яваад.
Тэр бол бодлоо флекс хийж байгаа байхгүй тий. Нэг манай хүү амир үздэг байхгүй. Баярлалаа. Тэгээд баярлалаа ч юу гэсэн ч юм гэнэ. ингээ үзээ суугаад идсэн. Ингээд яг ингээд жоохон хөвгт шүү дээ 7 сартай. Тэсэр нэг бүр ингээд орцсон ингээ үзээ суугаад идэ. Тэгээд урдуур нь явж байгаа байхгүй амар уурлан цаа. Ингээд ингээд холдохгүй л ингээ амар хөөрхий. Тэгээд нэг хиний басрын нөгөө төөрчөд явж идсэн нөгөө тэрийг сонсохоор бүрээс давтаж амтлаа амар хөөрхий хот хийж ийнэ гэдэг. Зарим юмнууд ингээд яг би нэг сүртэй юм бодоогүй ингээд яатсан бичсэн текстүүд тэгээд амар утсан билээ хүүхдүүд нь. Өөр бид нэг Thanos Mr. Thanos гэлтгцэн чинь тэрийг бүгдээрээ дуулд юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Ваа одоо баг зүгээр цэнгэлтгэхэд ингээд Thanos Викекс хүүхдүүд Mr. Одоо чи манай ихнэр өтөр ингээд хоорондоо ингээд жоохон маргалдсан шүү дээ. Бид ингээд үүлж мөгдөд яваад манай ихнэр хаасдаг юм. Тэр хэсэг одс дүндээ л masterpiece шүү. Ер нь юу яадаг? Би нөгөө нэг эвлүүлэгч байсан байхгүй. Би ч одоо яг онц төвтөг нийлхээс өмнө барыг телевизүүдээр 5 6 жил байгаад ингээд хисээд явлаа шүү дээ. Эвлүүлэгч дуусгасан дөө гэж. Тэгсэн чинь зохиол бичгээд эвлүүлэгч байх ер нь амар гоё юм байна. Өф тэр чинь нөгөө сценээр монтажлаа зохиолоо бичээд байгаа юм чи ерөөсөн. Одоо юм болно, тийм болно. Би одоо яг гоё зохиол бичиж байгаа, найруулах гэж байгаа тийм хүмүүс байвал монтажа өөрөө заавал хий. Хар монтажа тий. Катуудаа хаана камер ямар тоглолт өгөх үү? Одоо манайх ч яг аниматикийн дагуу хийгдэх явна шүү дээ. Яг тийм болохоор яг тийм ер нь залуучуудтай зохиол мохиол бичиж байгаа, найруулагч энэ хийх гэж байгаа бол зөвөр эвлүүлэгч болоо. Ер нь эвлүүлэгч бол амар респектэд ажил шүү дээ. Тийм үстэй чинь. Бүх хүмүүс ингээд хийх юмнуудаа ингээд бүгдийг багцж авчираад эвлүүлэгчдэр хайдаг үстэй. Тэгээ хамгийн яг цаатлын баазж гаргаж байгаа хүн эвлүүлэгч байсан. Тэгэхээр сүлгээр энэ дэрийг дарах хүн шүү дээ. Тэгэхээр бас нэрээ зохиолч гэж байгаа бол эвлүүлгээ хийгээс орчуул амар юм билээ шүү гэж. За тэгээд сонсогчдоо өнөөдрийн дугаартаа оргил ахыг өөрч оролцуулаад бас мөнх тухын талаар бусад анимашны талаар гой сонирхолтой зүйлсийг яриуллаа. Тэгээд бидний бас урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Тэгээд гоё чийл айгуу гоё тайван газар байна. За энэ огтг бол үнэндээ бас нэг гоё юм байна. Чи баярлахлаар амар жаргахлаар жаргал нэгдсэн. За тэгээ надтай хамт хөтлөгчөөр сүлдээ маань хамтран хөтлөгчөөр ажиллалаа. Тэгээ сүлдээ баярлалаа. Хөөргө хараа суугаад юм байна. Нэгэд ярцлын нэг хараас. За тэгээ дөрвөлхтэй цаашдынхаа уран бүтээлтэй өндрөөс өндөр амжилтыг хүсье. Хүүхэд залуучуудад бас гоё уран бүтээлүүдийг хүргэхээр зорж ажиллаж байгаа юм байна. Тэгээ тэр ажилд нас маш өндөр амжилтыг хүсэж байна. Тэгээд Монгол анимашн дэлхийн зах зээлд гарахын төлөө. Вау, яа. Төлөө. Окей. За баярлалаа сонсогчдоо эх 7 өдрийнхөө дугаараар эргээд уулзцгаая. Тэгээд хамт байсан бүх сонсогч нартаа баярлалаа.